гадаа ахмадууд нь зогссон, эмч багш нар нь жагссан, ажил хайцсан маш хүнд байна. Тэгээ өнөөдөр л энэ асуудал гинт гараад ирсэн юм биш шүү дээ. Сүүлийн 30 жил ингэж яваа шүү дээ. Тэгээ энийг яагаад засахгүй байгаа юм? Одоо тэгээд өнөөдөр энд төсвийн байнгын орооны дарга нь сууж ямаар байна. Сангийн сайд нь сууж ямаар байна. Дандаа ингээд нэг чиглэлийн дагуу ажилтдаг гүйцэтгэх ажилтнууд суулгаад энд загнаад суумааргүй байна бид нар. Яг шийдвэр гаргагчид нь өнөөдөр энд бодиттой сууж ямаар байна. Тэгээ одоо дэтгэвэр нь нэмэх боломж байгаа мó байхгүй мó ямар шийдвэр байхгүй. Тэгээ 689 мянган төгрөгөөр яаж амьдрах юм? Яаж амьдрч ийн гэж асуухаасаа ч ичих хэрэгтэй. Яаж амьдрч байгаа нь ойлгомжтой л биш шүү дээ. 572 мянган төгрөгөөр яаж амьдрах юм? Ийм байж одоо тэгээд нэг тулах тойрсон өнөө маргааш аргацаасан хурал хийсэн дүр эс гэж ингэж суудгаа болмоор байна. Яг зүгээр бодит байдалтайгаа нүүр тулаад үнтэйгээл нүүр тулаа хэдүүлээ. Шийдсэн юм юу ч байхгүй шүү дээ. Бид нар одоо ингэж гишүүн болоод 1 жил өнгөрч байна. Юу шийдвэ? Юу ч шийдээгүй. Тэгээд нэг шийдвэр гаргах төвшөнд байгаа хүний хувьд хууль санаачлал зарчмын зөрүүтэй санал хүртэл арга ядаад оруулаад ирэнгүүт нөгөө төсвийн байнгын ороо сангийн сайд нь болохгүй гэж дандаа хэлдэг. Болохгүй бол тэгээ энд бид нар байх хэрэг ер нь юу байгаа юм? Ахмадууд ч одоо өлбөрч үхлээ. Тэтгэврийг нэмээч. Лусан жамт гишүүн хэлсэн шүү дээ. Өдөр бүр ард иргэд чинь дэвчиж амьдарч байгаа шүү гэж. Үнэн шүү дээ. Тэгээ өөрсдөө болохоор ингээд зам гүүр, барилга байшин, тендер, төсөл юу вэ? Завчиж, тамж, дээрэмдэж, хулгайлж ард иргэдээ болохоор ингээд гуйлах чинь шиг өлбрүүлээд ингээд амьдруулж байгаа нь үнэн шүү дээ. 600 мянгаар хүн яаж амьдрах юм? Ийм байдалтай, ийм ичгэвтер байдалтай. Тэгээд шийдсэн юм юу ч байхгүй. Өдөр болгон нэг хурал. Нөгөө ажил муутын хурал их гэдэг шиг. Байнгын хурал. Энэ хурлаас чи юу шийдэгдээд байгаа юм бэ? Үнэхээр утгагүй байна. Тэгээд нэг 490 тэрбум төгрөг зарчмын зөрүүтэй санал оруулаад эренгүүд наадах чи мөхтөө хууль зөрчиж гин гэдэг ингээд хуулиар далайлгаад тэр хуулиудыг чи өөрчилж болдгүй юм уу? Хуулиараа бити боомлоод байгаа ч. Тэгээ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, засгийн газар гэдэг нэг ажил олгогч эзэдийн холбоо гэдэг ард иргэдээ 3 талт хэлцээрээ гуйлгчин болгодог энэ нэг заваан балиар ийм тогтолцоогоо одоо бойл. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага сайн ажиллаж байсан бол өнөөдөр ахмадууд ч ингээ гуйлгчлаад энд суухгүй. Үйлдвэрчний эвлэл үнэхээр муу ажиллаж байгаа. Засгийн газрынхаа карманд орцсон. Тэгээ өнөөдөр гинт амьдрал ийм болсон юм шиг битгий яар. Одоо бодиттой юмаа яар бүгд. Нийгмийн даатгалын ерөнхий газар Батчаргал. За тэтгэврийн доод хэмжээ одоо мөрдөж байгаа доод хэмжээ 572,400 хувь тэнцүү тэтгэвэр дээр байгаа. 689 мянган төгрөг бол бүрэн тэтгэврийн доод хэмжээ байгаа. За энэ хэмжээгээр тэтгэвэр авдаг хүмүүсийн хувь бол нийт 515 мянган тэтгэвэр авагчийн 59.3%-ийг эзэлж байна. 689 мянга нэг төгрөгөөс 1,499,999 төгрөг хүртэлх хэмжээний тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоо бол 35.5%-ийг эзэлж байна. 1.5 саяас дээш тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоо бол 5.2%-ийг тус эзэлж байгаа юм статистик байна. Тэтгэврийн дундаж хэмжээ нийт тэтгэврийн төрлүүдийг дундажлаад үзэхэд 850 мянган төгрөг одоо байгаа. 850 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүсийн хувь хэмжээ бол дундажлаад үзэхээр нэг 27 орчим хувийг эзэлж байна. Медиан тэтгэврийн хэмжээг бол одоогоор гаргаагүй байгаа. Бид нараас гаргаад танилцуулъя. Баярлалаа. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мөнхцөл за 2022 оны байдлаар тэтгэврийн хэмжээг 15-аас 43%-аар нэмсний дараах тэтгэврийн дундаж хэмжээ 549.5 мянган төгрөг байсан. За нэмэгдэл 637 тэрбум төгрөг тухайн жил зарцуулсан. 2025 оны байдлаар дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг байна. За ингээд тэтгэврийн хэмжээ бол 20 оноос 25 оны хугацаанд 2 дахин гаруй нэмэгдсэн байна дундаж тэтгэврийн хэмжээ. Засгийн газраас төсвийн төслийг боловсруулан эх оны төсвийн төслийг боловсруулан улсын хурлд өргөн мэдүүлсэн байгаа. Тэгээд яг төсөв бол энэ оны хувьд бол эхний 9 сарын байдлаар 1.8 гаруй тэрбум төгрөг тасарч байгаа. Нөхцөл байдал бас гадаад орчны бас улуурхан гол бүтээгдэхүүний нүүрсний үнийн бууралтай холбоотой бол бас юм амаргүй байна.
цаашдаа бас нөхцөл байдлыг бол бид бас ажиглаж байна. Тэгэхээр энэ оны хүлээж байгаа гүйцэтгэлээр бас бидний тооцоо саяын төсвийн тодтоолоор бол бид орлогын 3.3 их найдаар зардлыг 2 их найдаар бууруулад байхад дахиад нөхцөл байдал бол бас юм амаргүй байна. Тийм учраас бид бол яг үнэхээр яг шууд шолоогоо хэлэхэд боддоор бол тэтгэврийн доод хэмжээ 1.5 сая болох боломж. За бид яг энэ хотын нийгмийн хамгааллын яам дээр тооцоо хийгээд одоо чинь засгийн газараас бол тэтгэврийг 6% нэмэгдүүлээ гэдэг өргөн барьсан байгаа. Тэгээ 6% 8% боллоо. 8% болгоход 126 тэрбум төгрөг. За ингээд 9.5 10% гэдэг ингээд нэмэгдүүлэхдээ дэшээ ингээд их усрууд нэмэгдээд явна. Бид засгийн газараас бол төсөө өргөн барьсан. Өчигдөр төсвийн байнгын орооны даргын хэлцээр яг урсгал зар дээр улсын хурлын одоо төсөө засгийн газраас улсын хурлд өргөн барьсан. Улсын хурлаас тодорхой чиглэлүүд хэлэх юм бол тэрний дагуу бид тооцоо хийхэд бол бэлэн. Гэхдээ саяын миний хэлдэг бол яг боддоор бол нөхцөл байдалтай амаргүй байгаа. Тэгээ ахмадуудаас уучлалт хүсье. Одоо бас энэ бужигнаан донд энэ олон улс төрийн эдрээтэй ийм үед одоо ахмадуудыгаас хүйдэн сэрүүнд гадаа суулгаад ингэж байж байгааг бас уучлалт хүсье. За удаа бид нар бас уулзсан асуудлуудаа одоо нэг ярилцгаасан 1.5 сая төгрөг болох боломж бол тун хэцүү. Сая Батэрдэн гишүүн бас асуулаа 1.5 сая болгоход нийтдээ 4.1 их найд төгрөг хэрэгтэй. 4.1 их найд. За тэтгэврийг 6% нэмэгдүүлэхэд 377.9 тэрбум төгрөг шаардлагатай. 6% нэмэхэд 8% болгож нэмэхэд 504 тэрбум төгрөг шаардлагатай. Хагас их найд төгрөг шаардлагатай. За үүнийг бол одоо бид нар засгийн газрын төвшөнд ярьсан. За өнөөдрөөс эхлээд ингээд байнгын оруудууд улсын их хурл гишүүдтэйгээ яриад эхэлж байгаа ямар боломж бололцоонууд байна. Сая сангийн ам хэлж байгаа төсөв бол тийм бас амаргүй байгаа. Одоо өмнөх хэдэн 10 жилиг бодоход Монгол Улсын төсөв хэдий том тэлсэн ч гэсэн нөгөө талдаа бас бусад урсгал зардлууд дагаад нэмэгдэж байгаа хүн амын өсөлттэй холбоотой гэх зэрэг янз бүрийн шалтгаануудаа бид нар яриад эхэлсэн байгаа. Тэгээд мэдээж хэрэг альва зүйлд гарц олдог, гарц олохын төлөө улсын хурлын гишүүдтэйгээ хамтраад ажиллах ёстой. За 6% нэмэхэд нийт 378 орчим тэрбум төгрөг шаардлагатай байж байгаа. За энэ 6%, 8% гэдэг тоо хоёр нь яг хаанаас гарч ирсэн юм бэ? Яагаад 8%, яагаад 20% биш юм бэ гэдэг асуултууд гарч ирнэ л д. За бид нар 2023 онд баталсан хуулийн хүрээнд итгэлцүүрээ гэрүүл хөтөлбөрийн нийгмийн хамгааллын яам дээр тэтгэврийг тооцдог итгэлцүүрүүд байдаг. За энэ хүрээнд бид нар тухайн жилийн инфляцтай нь уялдуулж нэмэх хуульт. За 2025 оны улсын төсвийн хүрээний мэдэгдэлд манай сангийн яамных одоо сайн төсвийн хүрээний мэдэгдэл инфляц бол 9.5% байна гэж тооцож оруулж ирсэн. Гүйцэтгэл нь одоогоор 8 орчим хувьтай байж байгаа. Тийм учраас энэ инфляцийнхаа гүйцэтгэлтэй нь уялдуулаад 8% нэмэх нь зүйтэй юм а гэсэн одоо тооцоололууд гараад явж байгаа юм.